Хамтдаа нэгдүгээр ишлэлийг хамт уншия 3. Пентекостийн өдөр болоход тэд цөмөөрөө нэг газар цугласан байлаа. Амен. Тэр тэд хизээ ариун сүнс ирэхийг мэдэхгүй хэрнээ. Баян эзний айлсны дагуу залбиралд өөрсдөө зориулаад хэдэн хоног өнгөрсөн байна. Тэгээд тэр явсаар тэр хэдэн хоногийн эцэст нь Пентекостийн өдөр боллоо гэж хэлсэн байна. Тэгээд Пентекост ямар өдөр вэ гэхлээр энэ бол Юудаан 3 том баярын нэг өдөр байгаа. Эхний баяр нь бол алгасал баяр гэдэг бол алгасал баяраас хойш 50 дахь өдөр болдог баяр юм. Энийг өөрөөр хуучин гэрээн дээр илэрхийлэхдээ 7 хоногуудын баяр гэж хэлсэн байгаа. Мөн бас ургацын баяр гэж хэлсэн байгаа. Нэг бас Пентекост өдрөөс хойш 7 хоногийн өнгөрсний дараагийн өдөр бүр 50 дахь өдөр учраас тэгж нэрлэдэг ба. Тэргүү нэг энгийнээр ойлгох гэвэл ургацын баяр юм аа, шинэ ургацын баяр юм аа гэж ойлгож болно гэж хэлж болно. Тэргүү Пентекостийн өдөр юудэчүүд ялангуяа сүсэг бишрэлтэй юудэчүүд бөөнд Иерусалимд цугладаг тийм баяр байгаа. Цагаан сар болохоор ингээд хүмүүс аав, ээж, ах дүүнийхэнд очиж зоолгодог шиг тэд юудэч хүмүүсийн хувьд нь алгасал баяр болох юм бол бүгдээр Иерусалим цуглардаг. За Пентекост өдөр буюу шинэ ургацын баяр болонгууд Иерусалим цуглардаг. За майхан баяр болох юм бол Иерусалим цуглардаг байсан. Энийг хүү заншлал ёслоор яг тэр өдөр шинэ ургацын баяраар ариун сүнс бууж ирсэн гэсэн үг байна. Шинэ ургацын баяр гээд хүмүүс алга болчоогүй байгаа. Эзний айлсны дагуу бүгдээрээ цуглараад өөрсдөө залбирж ориулсныхаа дагуу тэр зүйлийг хийж ирсэн. Тэгээд яг хэдэн хүн цугласан бэ гэдэг мэдэхгүй ч гэсэн бид өмнөх 15 дахь ишлээс харахаар 120-ла цугларч элчийг сонгосон шүү дээ. Тийм болохоор 120-ла байсан болов уу гэсэн таамаг ба. Ингэж хамтаа цуглараад эзний ариун сүнсийг хүлээн авахын төлөө явж ирсэн юм. Би та бүхэнд өмнө нь нэг удаа гэрчилж ийсэн санагдаж байна. Тэгээд хин нэг хүн надаас асуугаад таны хувьд таны хамгийн жаргалтай үе хизээ вэ гэж асуух юм бол миний хувьд хэлэх хариулт тодорхой байдаг гэж хэлсэн шүү дээ. Эзний ариун оршихуйд байх явдал. Тэгэхээр эзний ариун оршихуйд байх буюу ариун сүнсээр дүүрэх, ариун сүнсний оршихуйд орно гэдэг бол ер нь хүний амьдралд тохиож болох хамгийн жаргалтай, сайхан тийм үеч байдаг. Олон хүмүүс мөнгөтэй болчвол, эрх мэдэлтэй болчих юм бол за тэгээ хүссэн юмаа хийгээд дураараа дүн чөмгөөр жиргэж явах юм бол гоё байх хаа гэж боддог. Гэтэ ариун сүнсээр дүүрэн байхыг амталж үзээгүй хүн ариун сүнсний оршихуйд орохыг үзээгүй хүн л тэгж хэлэх байх. Тэр ариун сүнсний оршихуй, ариун сүнсийг хүлээн авах тэр гайхамшигтай эвэлэг мэдэрсэн хүн бол хизээж тийм зүйлээс жаргалыг мэдрэхгүй. Ямар ч өнөөдрийн энэхүү үйл явдлаа тэд ариун сүнс энэхүү ариун сүнсийг хүлээн авсан гэсэн хэлэх гээд байна. Тэгэхээр үргэлжлүүлэн бүгд 2, 3 дахь ишлэгийг хамт уншия 3. Хүчит хуу салхи мэд чимээ тэнгэрээс гинэт гарч тэдний сууж байсан байр бүхэлдээ үүнд автжээ. Тэгтэл галынх мэд хуваагдсан хилүүд бий болон хүн нэг бүр дээр буува. Амен. Эзний ариун сүнсийг хүлээн авахын төлөө анхны чуулганы элчин нар болон итгэлийн хүмүүс 120-ла хамтаа цуглаж явах үед ариун сүнс бууж ирсэн юм а гэж. Тэгэхээр Есүс Христийг ирэхээс өмнө ариун сүнсийг байсан уу? Мэдээж байлиг ах уу? Ариун сүнс хүний амьдрал дээр ирж байсан уу гэх юм бол ирж байсан ба. Хуучин гэрээ харах юм бол гэхдээ ариун сүнс сонгогдсон цөөн тооны хүмүүстээр л бууж байсан тохиолдлыг бид харах болно. Тэр нь хаан, эсвэл иш үзүүлэгч, за эсвэл назир хүн, эсвэл шүүгчид юм уу? Тийм онцгой сонгогдсон хүмүүстээр хэсэг хугацаанд бууж исэн ба. Ингээнээр их юм бол тодорхой хүмүүстээр тодорхой цаг хугацаагаар ариун сүнс буугаад өөр нийтлэг байдлаар олон хүмүүст бууж байсан тохиолдол нь байхгүй. Харин тэд ариун сүнсийг хүлээн авахын төлөө залбирж байх үед тэдний байж исэн газар ариун сүнс буухдаа ариун сүнс бол бурхны сүнс шүү дээ. Сүнс учраас тэр харагдахгүй юм. Бид агаарыг харж чаддаггүй шиг ариун сүнсийг ч гэсэн харах боломжгүй. Гэтэ ариун сүнс маш тодорхойгоор бууж ирсэн нь жихэн сонсогдохоор нүдэнд харагдахгүй цаар бууж ирсэн байна. Та нар ариун сүнс гэхээр ерөнхийд нь мэдж байгаа болохоор энэ
үйл явдал тагд нэг шоконд ормоор үйл явдал биш байгаа. Гэтэ хуучин гэрээний цөөн тогтоогдсон хүмүүстээр тодорхой хугацаагаар бууж исэн ариун сүнс ийм хүчтэйгээр бууж ирж байгаа нь анхны чуулганы хүмүүсийн хувьд маш том шоконд ормоор гайхамаар үйл явдал гэдэг нь тодорхой. Тэр ариун сүнс нэгдүгээрх нь хуу салхи мэд чимээгээр ирсэн юм а гэж. Гэнт тэдний байж исэн газар маш хүчтэй хуу салхилгаар дуу гарч байгаа шүү дээ. Яг тийм чимээтэйгээр ирсэн юм а гэж. Хуу салхи болж ирээгүй гэсэн үг шүү дээ. Хуу салхи мэд чимээтэйгээр ариун сүнс ирсэн гэсэн үг юм. Гэнт маш хүчтэй чимээ гарсан, хуу салхи шиг чимээ гарсан нь ариун сүнс ирсэн үйл явдал байсан. Хоёрдугаарх нь ариун сүнс нүдэнд харагдахгүй галынх мэд хилүүд бий болсон гэж. Ариун сүнс яг гал мэд бууж ирсэн юм а гэж хэлж болно гэсэн үг юм. Тэдний байгаасаа газрын дээр гал үзэгдэж байгаа. Тэр хүн гал нь хуваагдаж хил болон тэнд байсан 120 хүмүүсийн дээр бууж ийнэ гэсэн үг юм байна. Тэр нэг осны жихээрээ сонсхой зар, нүдээр харагдахгүй зар, гал мэд, салхи мэд ариун сүнс анхны чуулганы хүмүүсийн дээр бууж ирсэн гэсэн үг юм. Учир нь энэ тэдгээр хүмүүст эзэн амласан байсан болохоор амлалтаа биелүүлж тэд ч гэсэн амлалтын хүлээж залбирж исэн болохоор хүлээн авсан гэсэн үг юм. Магадгүй энэ цугларалтан дээр байгаагүй бол тэр хүмүүс хүлээн авч чадаагүй шүү дээ. Бид энэчнээс нэг зүйлийг олж харах нь чуулган цугларалт ямар чухал юм бэ? Эзэн цугларж байгаа газар ивэлээ, ерөөлөө, ариун сүнсээ буулгадаг юм байна. Магадгүй бид цуглаанд очихгүй байгаа бол бид цугларахгүй байгаа бол тэр цуглалтан дээр эзний буулгаж байсан тэрхүү ивэлийг авч чадахгүй хаана хойно хоцрох юм байна гэсэн үг байна шүү дээ. Тиймээс бид цуглах дуртай байцгаая. Амен. Тэгэд ариун сүнсийг хүлээн авсан. Гэхдээ юу мэд гинэ? Салхи мэд ариун сүнс мөн гал мэд хилүүд дээр бууж ирсэн юм аа гэж. Үнэхээр гайхалтай үйл явдал. Христтгэлийн түүхэнд ариун сүнс яг энэ хэмжээгээр бууж ирсэн тохиолдол нь хойш нь үзэх юм бол харагддаг. Гэхдээ ариун сүнс зөвхөн салхи мэд дуу чимээгээр ариун сүнс зөвхөн гал мэд хилүүдээр бууж ирд юм уу гэх юм бол тийм биш байгаа. Ариун сүнс бууж ирэх хэлбэрүүд янз байгаа. Бид үүснэ 3 дахь бүлгийг харах юм бол тэдний сууж байсан 4 дахь бүлгийг 3 дахь бүлгийг харах юм бол тэдний сууж байсан газар бүхэлдээ дөрглөө гэж хэлдэг. Газар дөргиж байгаа маягаар. Мөн ариун сүнс бууж ирэхдээ та бүхэн зарим мэдэж байгаа гар жичэр хийлдэг ч юм уу, бие халуун төгдөг ч юм уу, тиймэрхүү шинж тэмдэг илэрдэг тийм үү? Тэ? Эсвэл бие жоохон арзанагч гэдэг юм уу? Эсвэл маш их амар тайван болгох ч юм уу? Энэ мэтлээ ариун сүнс бидний амьдралдаа бууж ирж байгаа нь маш олон янзын хэлбэрээр бууж ирдэг юм. Гэхдээ ариун сүнс заримдаа бууж ирснээ ариун сүнс бидний амьдралд хурж байгаагаа мэддэггүйгээр ажиллах тохиолдол ч гэсэн байгаа. Гэхдээ хамгийн анхны чуулганд бол маш тодорхой. Энэ бол ариун сүнс юм аа гэж нүдэнд харагдах маягаар бууж ирсэн байна. Есүстэй ариун сүнс бууж ирэхдээ юугаар бууж ирдэг вүлээ? Ариун сүнс тагтаа дүрээ түндэ бууж ирдэг. Янз янзын хэлбэрээр ариун сүнс бууж ирдэг юм аа гэдэг ойлгох хэрэгтэй байна. Анхны чуулган дээр салхи мэд чимээгээр гал мэд хилүүдээр бууж ирсэн гэж. Дөрөвдүгээр ишлэгийг харах юм бол тэд ариун сүнсээр дүүрж өнөөг сүнсээр дамжуулан өгөгдсөнийг харь илээр ярьж эхлэвэ. Амен. Ариун сүнс бууж ирсэн учраас тэд ариун сүнсээр яасан бэ? Дүүрсэн юм аа гэж. Энэ чэнэс бид нэг зүйл харж харах нь ариун сүнсээр дүүрж байгаа хамгийн анхны тохиолдлыг нэг осны ариун сүнсний баптизм гэж хэлж болно. Юу нэ ариун сүнсээр дүүрж байгаа хамгийн анхны тийм тохиолдлыг юу гэдэг нэ? Ариун сүнсний баптизм юм аа гэж. Тэгэхээр Есүс чамнарда заавал ариун сүнсийг хүлээхийг хэлэх шаардлага байв уу? Эцэг ариун сүнсийг хүлээн аваарай гэж хэлэх шаардлага байв уу? Бид бүгдээрээ л Есүс Христ итгэж байгаа хүмүүс шүү дээ. Тиймээс заашгүй ариун сүнсийг хүлээн авах хэрэгтэй юм болов уу гэсэн асуулт гарч ирнэ шүү дээ. Тэд Бурхныг мэдэж байгаа. Тэд Бурхныг таньж байгаа. Тэгвэл ариун сүнс хэрэгтэй юм уу? Энд ч бас бидний харж болох зүйл бол бид Есүс Христийг мэдэх мэдлэг хангалттай биш юм байна. Бидэнд мэдхээс гадна эзний ариун сүнс хэрэгтэй. Ариун сүнс бидэнд мэдрүүлдэг учраас тэр юм. Бид үгээр дамжуул эзнийг таньдаг бол ариун сүнс бууж ирснээр бидэнд эзэн Бурхныг жинхэнэ утгаар нь мэдрүүлдэг. Тиймээс бидний хувьд Есүс Христийг мэдж байгаа бол хангалттай гэж бодож болохгүй байна. Бид зөвхөн Бурхны үгийг заагаал явж болохгүй.
Би зөвхөн Бурхны үгийг мэдээд ээж болохгүй. Тэгмэл бид ариун сүнсийг авахаас өмнөх шавнартай адилхан болно гэсэн үг юм. Тэд айсан, тэд олж исэн шүү дээ. Эзнийг мэдж байгаа хэрнээ. Ариун сүнсийг хүлээн авахаар тэрхүү мэдлэг нь жинхэнэ утгаараа мэдрэгдэж, жинхэнэ утгаараа амьд итгэл болон бий болж ирдэг. Харин зарим нэг хүмүүс эсрэгээрээ зөвхөн ариун сүнсийг чухалчилдаг хүмүүс байгаа. Ариун сүнсний оршихуу гэж ярьдаг. Тэдэнд мэдлэг байдаг. Мэдлэг байхгүй ариун сүнс ярина гэдэг нь бас өрөөсгөл ойлголт юм. Есүс эхлээд 3 жилийн турш тэдэнд биечлэн мэдлэгийг жинхэнэ Бурхны үгийг зааж өгснийхөө дараа ариун сүнсийг хүлээн аваарай гэж хэлсэнчлэн бид хэр их хэмжээгээр мэдэж тэр хэмжээгээр ариун сүнсний амьдралдаа хүлээн авах ёстой гэдгийг энэ шинээс сурж болох юм байна. Ариун сүнсээр дүүрэнгүүд ариун сүнс юу хийсэн бэ? Ариун сүнсээр дамжуулан тэд өгөгдсөнийг харь хэлээр ярьж эхэлвэ гэж. Ариун сүнс дүүрээд ирэхээр ариун сүнс хүнийг хөтөлж эхэлдэг юм байна гэж чинээс харж болж байгаа. Ариун сүнсээр дүүрэн байх тусам тэр хэмжээгээр бидний оюун санаа, бидний зан чанар, бидний байр байдалд, ертөнцийг үзэх үзэлд, бидний үг хэлэнд өөрчлөлтүүд гардаг гэдгийг харж байна. Амен. Ариун сүнсээр дүүрсэн учраас тэд харь хэлээр ярьж эхэллээ гэж. Ариун сүнсээр дүүрэхээр харь хэлээр ярьж зөвхөн ярьдаг юм уу гэж хэлэх юм бол буруу юм. Ариун сүнсээр дүүрсэн харь хэлээр ярихгүй хүмүүс ч гэсэн зөндөө байгаа. Манай шуулганд ч гэсэн харь хэлээр яриухын төлөө зөндөө залбир харь хэл аваагүй хүмүүс байна. Өөрөө ингээд 5 дахь өдөр оройны залбирж байгаа харь хэл авцсан хүн байна. Өглөөний залбирж байгаа харь хэл авцсан хүн байна. Мөн ерөөсөө учрал суугаад залбирж байгаад харь хэлийг авсан хүн ч бас байна. Гэтэ ариун сүнсээр дүүрсэн гэдгийн нийтлэг жишээ бол ариун сүнсийн баптизм авсан гэдгийн нийтлэг жишээ бол харь хэл юм байна гэж ойлгож болох нь. Амен. За тэгэхээр харь хэл авсан хүмүүс гараа өрөхөө энд бүгд энэ даа хүмүүс л бүгд дээр хаа. Бид бүгдээрээ ариун сүнсний юу хүртсэн хүмүүс юм аа? Баптизмыг хүртсэн хүмүүс юм байна гэж ойлгож болох нь. А гэтээ харь хэлийг хүлээн аваагүй хэрнээ ариун сүнсийн баптизм хүртсэн хүмүүс байгаа гэдгийг бид мартаарай. Энэ ариун сүнсээр дүүрэх юм бол ариун сүнс тухайн хүнд тухайн хүний аж амьдрал дээр өөрчлөлтөө бий болгодог юм байна гэж хэлж болох нь. Энийг бид мартаж болохгүй байна. Тэд ариун сүнсийг хүлээн авсан учраас тэр ариун сүнс цаанаас нь өгөгдлүүдийг өгсөн байх нь шүү дээ. Ариун сүнс заримдаа бидний дээр ирэхдээ биднийг зэмлэж байгаа тохиолдол байна. Ариун сүнс бидэн заримдаа бидэнд Бурхны хайрыг илчилж байгаа тохиолдол байна. Ариун сүнс бидэн заримдаа бидний юу хийх ёстойг зааж өгөх тохиолдол байна. Ариун сүнс бидний зан чанарт бас өөрчлөлтийг хийж өгч байгаа тохиолдол байна. Тэгэхээр ариун сүнс яагаад тэгдэг вэ гэхээр тэр ариун сүнс тухайн хүнийг хөтлөж, удирдах, жолооддаг учраас тэр юм аа. Амен. Бид мартаарай. Ариун сүнсээ дүүрсэн учраас харь хэлээр ярьлаа гэж. Тэгэхээр та нар харь хэлээр ярихдаа содон санагддаг байлгүй. Яагаад гинт мэдгүй харь хэлээр яриад байгаа юм болов? Үнэхээр сонирхолтой. Ариун сүнс бидний дотор ажиллахыг хүсдэг, бидний амьдралд өөрчлөлтөө бий болохыг хүсдэг гэдгийг том жишээ шүү дээ. Тэгэхээр харь хэлийг тэд ярьж эхлэнгүүд энэ бүх үйл явдал эргэн тойрных нь хүмүүс сонсогдож эхэлсэн байна. 5, 6 дугаар ишлэгийг уншлаа. Тэр цагт Тэнгэрийн доорх үндэстэн бүрээс сүсэгт юудэчүүд Иерусалимд амьдарч байж энэхүү чимээнээр үү болон цугларч өөрсдийг нь төрлөх хэлээр тэдний ярихыг нь сонсоод ихэд гайхжээ. Амен. Тэр цагт Тэнгэрийн доорх үндэстэн бүрээс ямар юудэчүүд гинэ? Сүсэг биш үнцмэс сүсэгт юудэчүүд гэнэ. Өөрөөр хэлбэл би түр хэлсэнчлэн 3 том баярын нэг учраас тэд үнцэг болон бүрээс юуда хүмүүс ирж яах юм. Тэр юуда хүмүүс сүсэг бишрэлтэй хүмүүс зайлшгүй энэхүү 3 баяраар гурван дээр нь Иерусалимд байхыг зорж байгаа. Учир нь эзэн Дэд хууль номын 16-гийн 16-д хэлэхдээ Израилийн ирчүүдээ та нар энэхүү 3 баяраар миний өмнө та нар бүх ирчүүд ирэх ёстой шүү гэж тушаасан учраас тэд энэхүү 3 баяраар цугларч заадаг байсан байна. Гэхдээ алгасал баяраас
50 дахь өдөр болж байгаа болохоор зарим сүсэгт юудэчүүд гэртээ хараад ирэхээр хамаг цаг нь явчихна амжихгүй учраас нэг алгасны баяр болчингууд ирчээд тэгээд 50 өдөр тэнд байжгаад Пентекостын баяр буюу шинэ ургацын баяр дуусангууд нь харьдаг байсан байна. Тийм учраас тэнд амьдарч байваа гэсэн тодорхойлт гарчаа гэсэн үг юм. Маш олон юудэчүүд байсан. Тэгээд гэхдээ энэхүү чинмэнээр цугларсан байгаа. Хууль салхи мэд чимээ гарсан. Маш хүчтэй суугаад тэр нэг байр 120-уулаа тэнд орилж хашгираад янз янзын хэлээр юм ярьж байгаа бол маш их шоу дуу чимээ гарч байгаа шүү дээ. Олон хүмүүс анхаарал татаад тийшээ очихсон юу болоод байна? Юу болоод байна? Харин тэр үед сонирхолтой үйл явдал нь 7 дугаар ишлэгийг 7-8-аас 12 дугаар ишлэл хүртэл хамт уншлаа. Гайхаж алмаарсан тэд энэ ярьж байгаа чинь бүгд галилчууд биш үү? Гэтэл бид төрлөх хэлээр маань хүн бүр ярихыг нь сонсох нь юу вэ? Партчууд, Медчууд, Илямчууд, мөн Месопотам, Юудэ, Каппадок, Понт, Аз, Фруг, Памфул, Египт болон Хурааны хавийн Ливийн хэсгийн суугчид болон Ромоос иргэсэд болоод Юудэчүүд ба шинэ итгэлтнүүд, Кретчууд, Арабууд бид нар Бурхны агуу үйлсийн тухай тэдний яриаг өөрийн хэл дээр сонсголоо гэв. Тэд бүгд гайхшран алмаарсаар өөр хоорондоо энэ юу гэсэн үг вэ гэцгээв. Амен. Маш их шууганаар тэд явж очихдоо олон газраас ирсэн байгаа. Харах юм бол ойролцоогоо 15 орчим орноос ирж байгаа юудэчүүд байгаа юм. 15. Иерусалимийн ойролцоо хот улсуудаас ирсэн 15 гаруй орноос ирж байгаа хүмүүс. Тэр дунд шинэ итгэлтнүүд байсан гэж. Шинэ итгэлтнүүд гэж хэм бэ гэхээр харийн шашнаас Юда шашин руу орж ирсэн хүмүүс байхгүй юу? Тэр хүмүүс хүртэл байсан. Тэгэд баяр тэмдэглэх гээд ирсэн байсан шүү дээ. Гэтэ тэд ирэхдээ юуг олж харж ийнэ гэхээр яг өөрсдийнх нь хэлээр ярьсан. Ярихдаа юуг яриав гэхээр 10 өдөр ишлэгийг хардаа бид нар Бурхны агуу үйлсийн тухай гэж. Тэгэд шууганаар очиход Бурхан ийм зүйл хийсэн, Бурхан тийм зүйл хийсэн, Бурхан ийм зүйлийг хүсэж байна, Бурхан тэгж байна гэж тэдний итгэж байгаа Бурханы хийсэн агуу үйлсийн талаар өөрсдийнх нь хэл дээр ярьж байгаа. Тэгэд ямар хүмүүс ярьж байгаа сонирхолтой байсан нь галилчууд биш үү гэж. 7 дугаар шарах юм бол бүгд галилчууд биш үү гэж. Тухайн үед Галилийн нутгийн хүмүүсийн хувьд боловсрал тун баг эзэмшдэг байсан. Хөдөө нутаг учраас тэнд байгаа хүмүүс төдийлөн боловсрал байхгүй учраас олон улсын хэлээр ярих боломжгүй байсан. Хоёрдугаарх нь Галил хүмүүсийн ярианы онцлог гэж жоох өвөрмөц байсан гэж хэлдэг. Ягаад тэгэхээр Петрийг ярьж байгааг сонсоод чи чинь Галилх байна штэ гэж хэлдэг шүү дээ. Петр үгүй би Галилх биш. Би өстэй хамт байгаагүй гэж хэлдэг. Ягаад ярианаас нь тэр аялгаа нь ялгаж чадаж байгаа байхгүй юу. Тиймээс гадна талаас нь харахад чи яриаг нь сонсгож Галил гэдэг нь ойлгомжтой. Боловсрал байхгүй хүмүүс. Гэтэл яг өөрсдийнх нь хэлээр одоо өнөөдөр ярих юм бол англиар, солонгосоор, японоор, германаар, туркээр өөдөөс нь ярьж ийн гэсэн үг шүү дээ. Тийм ээ. Ганц янзын хэлээр өөдөөс ярьж байгаа. Маш их шоконд орж байгаа. Гэтэл тэр ярианы сэдвүүн жирийн нэгэн хүл явдал байгаагүй Бурхны агуу үйлсийн талаар ярьсан учраас тэд гайхсан, тэд алмаарч гайсан байгаа. Өөр юм байхгүй. Тэгэд гайхан алмаарч гэдэг чинь юу гэж ийнэ гэхээр тэд зүрх сэтгэл нь нэгдэж эхэлж байна гэсэн санаа юм. Эзэн яагаад хамгийн анх ариун сүнсэд тийж хүчит хуу салхи мэд. Тэр хуу гал мэд хэлээр бууж ирээд бүгд өөрөөс нь өөр улсын хэлээр ярихад хүргэсэн бай гэхлээр эзэн бүх хүндэстэнд энэхүү авралын сайн мэдээг дамжуулахыг хүсэж байгаагаа илэрхийлж тэнхүү зүйлийнхаа төлөөж энэ зүйлийг хийсэн байх нь шүү дээ. Хамгийн анхны харил бол ямар хэлсэн байна? Яг бодиттой харил байсан. Бодит хэл байсан байх нь юм уу? 15 улсын хэл байсан байх шүү дээ. Зарим хүмүүс энийг зүгээр тэд өөрсдийнхөө хэлээр ярьсан ч гэсэн сонсож байгаа хүмүүс өөрсдийн төлөв хэллээрээ сонссон баха гэж таамагладаг хүмүүс байна. Зүгээр одоо чи монголоор ярьж байхад англиараа сонссон гэдэг юм уу? Гэтэ энэ таамагаас илүүгээр яг улсаар ярьсан гэдэг таамаг нь илүү зөв ба. Хамгийн анхны арил буухдаа яг тэр нэг Каппадох,
илам мид парт хэлээр ярьсан байна шүү дээ. Хэрэв хэл сурахад бид зовж байгаа те солонгос хэл ч юм уу англи сурах гэж байгаа. Бол иймэрхүү байх юм бол амар аваас те шууд тэр хэлээр яриад. Гэтэ хойшоо бид 1-р Коринт номыг харавал энэхүү харил хамгийн анхны тохиолдол дээр энгийн улсын хэл байсан нас биш хойшоогоо бол энгийн одоо бидний харилийн залбирал байгаа шүү дээ. Ийм хэл болсон юм байна гэдэг нь харагддаг байна. Тиймээс Паул ч гэсэн хэлэхдээ та нар харь хэлээр ярихдаа өөрөө ч ойлгодоггүй гэтээ сүнс дотор нууцуудыг ярьдаг юм шүү гэж тодорхойлсон байдаг. Тэгэхээр харь хэл бол ариун сүнсийн баптизм хүлээн авсны хамгийн том илрэл байна. Харь хэлийг ариун сүнсээ дүүрсэн учраас тэд харь хэлээр ярьцгаасан. Энийг харахтаа хүмүүс гайхсан. Гайхна гэдэг бол магадгүй эдний хийж байгаа зүйл бурхнаас байж магадгүй юм байна гэсэн итгэлийг эдэн дотор өгж байгаа учраас зүрстгэлний нээж байгаа үйл явдал болж гэнэ гэсэн үг байна. 13 дахь эшлэгийг харах юм бол тэд амтад дарсан цогцоочтэй гэж зарим нь шоолвоо гэж. Олон хүмүүс гайхаад итгэл төрж эхэлж байхад цөөн тооны хүмүүсийн хувьд бол доромжлох шалтгаан болж байгаа юм. Христ олон 10 хүмүүсийг эдгэж чөтгөрүүдийг зайлуулж байхад олон хүмүүс багтан биширч Есүс итгэж байсан бол цөөн тооны хүмүүс Есүс чөтгөрийн захирагчаар чөтгөрийг зайлуулдаг юм байна гэж ярьж байсан шүү дээ. Тиймээс бидний сайн мэдээ бидний Бурхны талаарх яриан дунд зайлшгүй ингэж эсэргүүцдэг хүмүүс байдаг ба. Гэхдээ эдний таамагч гэсэн буруу. Галилийн хүн согтхороо хэрэг өөр ус хэлээр ярьдсан бол бид өдөр болгон аргуугаад явах сонирхолтой болно нэс дээ. Өөр ус хэлээр яриад байх юм бол эдний таамагч гэсэн боломжгүй таамаг ба. Гэхдээ л тэгж ярьж байгаа нь харах юм бол сайн мэдээний ажилд муу нэгний бас оролцоо явуулга байна гэдгийг харж болох нь. Энэ үйл явдал болсны дараа Петр 11-ийн хамт босч ирээд тэдэнд гайхамшигтай нэгэн өмгөөллийн үг хэлсэн байгаа. 14 дэх эшлэл хамт уншлаа. Харин Петр 11 хамт босоод дуугаа өндөрсөн тэдэнд тунгалж Юудаан ирчүүдээ Иерусалимийн оршин суугчдаа үүнийг та нар мэдгтэн үгийг минь сониртугаа. Та нарын бодсончлон эд согтуу бишээ. Тэгэж дөнгөж өдрийн 3 дугаар цаг болж байна. Өдрийн 3 дугаар цаг гэдэг бол 6 цагийн зөрүүтэй байдаг болохоор өглөөний 9 цаг юм аа гэж ойлгож болох нь. Өглөөний 9 цаг болж байхад хэн арх уугаад л ингээл бимээрэл явж идэм байх шүү дээ. Яг нь өглөөний 9 цагт бол арх гарч байгаа үе тий гараад нойрноосоо сэрж байгаа сүнжээг арх уугаад өглөөс сэрж байгаа цаг байтал өглөөний 9 цагт арх уухгүй. Тиймээс бидний яриг сонс энэ хүмүүсийн хийж байгаа Бурхны агуулсан талаар та нарын төлөв хэл дээр ярьж байгаа энэ хүү яриа согтуу хүний амаас гарч байгаа биш шүү. Гэт цааш нь хэлсэн нь маш чухал нэгэн үг хэлсэн нь 16 дугаар эшлэл дээр энэ нь иш үзүүлэгч ёолоор дамжуулан энэ хүү болсон үйл явдал бол саний энэ хүү болж байгаа үйл явдал та нарын харж байгаа энэ үйл явдал бол иш үзүүлэгч ёолоор дамжуулах хэлсэн үг юм шүү гэж хэлж байгаа юм. Ёол юу гэж хэлсэн бэ гэхээр 17 дугаар эшлэлийг уншлаа. Бурхан айлдахдаа эцсийн өдрүүдэд би сүнсээ бүх махбод дээр цутгана. Хөвгүүд огт чинь иш үзүүлж, залуус чинь үзэгдэл, үзэн хөгсчүүл чинь зөөдлөх болно. Ирэм гэлгүй боолуудынхаа дээр тэр өдрүүдэд би сүнсээ цутгана. Тэд иш үзүүлэх болно. Амен. Энэхүү үйл явдал бол ёолоор дамжуулан хэлсэн үг юм. Ёол юу гэж хэлсэн бэ гэхээр Есүсийг ирэхээс хэдэн зуун жилийн өмнө амьдарч байсан тэр хүнээр дамжуул эзэн бурхан айлдахдаа эцсийн өдрүүдэд эцсийн өдрүүд гэж ямар өдрүүд хэлдэг вэ гэхээр Есүс Христийн эхний ирэлтээс хоёр дахь ирэлтийн хоорондох цаг хугацаа хэлж байгаа юм. Эхний ирэлтээс ямар хугацаа? Хоёр дахь ирэлт. Энэ хугацаанд энэ эцсийн өдрүүдэд би сүнсээ бүх махбод дээр бүх махбод гэдэг чинь хонь мал амтан оруулж байгаа биш шүү дээ. Бүх хүмүүсийг хэлж байгаа тийм үү? 18 дахь эшлэг харах юм бол боолуудынхаа дээр гэж байгаа тийм утгатай шүү дээ. Цутгана. Хөвгүүд огт нь иш үзүүлж. Залуус нь үзэгдэл үзнэ. Хөвсчүүд нь
зөөлөх болно. Энэ үйл явдал болно гэж айлдсан энэ хүү айлдвар биелээ олж байна гэсэн байна. Мэдээж цааш нь дахиад айлдсан үг байгаа. Тэрийг нь дараагийн 7 хоногт харна. Энэ юу харуулж нэхэ? Одоо энгийнээр ойлгохоор ингэж сонсгоо тайж ойлгохгүйж магадгүй ч гэсэн Христ ирэхээс өмнө тодорхой хүмүүс, тогтсон хүмүүс тодорхой хугацаанд л эзний ариун сүнсийг хүлээн авч байсан гэж хэлсэн шүү дээ. Тийм үү? Та нараа Самсоныг мэдж байгаа. Самсон тэр эзний ариун сүнс буугаад тэр хүчийг олоод явж исэн. Чагаа суу. Болохгүй батарей дуусчихгүй. Тэр шиг хуучин гэрээнд цөөн тооны хүмүүс л ариун сүнс хүлээн авч байсан бол харин Йол иш үзүүлэгчээр дамжуулан эзэн айлдахдаа эцсийн өдрүүдэд би ир юм гэлгүй. Миний боол мөн л бол. Ир юм гэлгүй. Миний хүмүүс мөн л бол. Би тэдний дээр хөөхөдөж байна уу? Залуу байна уу? Хөгшүүн байна хамаагүй. Би ариун сүнсээ буулгана. Тэгэд бидний ариун сүнсийг хүлээн аваад тэдэнд өөрчлөлтүүд гарч эхэлнэ. Тэд иш үзүүлнэ, тэд үзэгдэл үзэх болно, тэд зүйдлэнэ. Бидээж ариун сүнсийг хүлээн авснаас авах юм уу? Зөндөө олон өөрчлөлтүүд гарч байгаа шүү дээ. Тэд харь хэлээр ярихаас ахуулаад л эзний гайхамшиг үйлдэлээс ахуул ийм зүйл бий болно гэж хэлсэн тэрхүү цаг биелээ олчихсон байна гэж хэлж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид энэчнээс юг харж ийн гэхээр бид бол хуучин гэрээний цаг үед амьдарч байгаа хүмүүс биш юм. Бид Есүс Христээр дамжуулан эцсийн өдөрт амьдарч байгаа хүмүүс. Бид ч гэсэн хүссэн үедээ хүссэн цагтаа их эзний ариун сүнсийг хүлээн авах. Ариун сүнсийн баптизмыг хүлээн авах боломжтой хүмүүс аа гэсэн үг юм. Мөн бид бас хүссэн үедээ хүссэн цагтаа тэрхүү ариун сүнсээр дүүрэн болох боломжтой хүмүүс байна гэсэн үг юм. Энэ цаг үед амьдарч байгаа үе. Одоо бол 2021 он энэ он бол эцсийн өдрүүд юм. Энэ онд Бурхан өөрийнхөө сүнсийг бүх хүмүүсийн дээр цутгахыг хүсэж байгаа цаг үе гэсэн үг юм. Есүс Христийн загалмаагаар дамжуулан энэ том ивэл бидэнд ирсэн байна. Бид Бурханыг зөвхөн мэдээд зогсохгүй. Бид Бурханыг мэдрэх, түүний гайхамшигт ажлыг харах боломжтой болсон цаг үе. Ариун сүнс гэж юм бэ? Тэр бол Бурханы сүнс шүү дээ. Би сүнсээ гэж ярьсан. Ариун сүнс зүгээр жирийн нэгэн хүч биш. Тэр бол Бурхан өөрөө. Сүнсээр ирсэн Есүс Христ өөрөө. Харин ариун сүнс бидний дотор ирж бидэндээ ярихыг, бидний хөтлөн дагуулахыг бид зөвшөөрөх ёстой гэдэг нэрээс харж болж байгаа. Тиймээс өнөөдөр энэ үгээр дамжуулан би та бүхэнд хамгийн чухал захих гээд байгаа зүйл юу гэхээр ариун сүнс өнөөдөр ч гэсэн бидний амьдрал дээр ажиллахыг хүсэж байгаа юм аа. Тэр гал мэд, тэр салхи мэд ч гэсэн бидний амьдралдаа бууж ирэхийг хүсэж байгаа юм. Харин бид ариун сүнсийг хүлээн авахд бэлэн байна уу? Бид ариун сүнсийг өдөр болгон урьж амьдарч байна уу? Ариун сүнс бидний амьдрал дээр бууж ирэхийг бид хүсэж байна уу? Бид ажиллаа хийж байхдаа, бид сурж байхдаа, бид гадуур алхаж байхдаа, бид хүнтэй уулзж байхдаа, бид гэртээ байхдаа бид байнга ариун сүнсийг урьж байх хэрэгтэй юм аа. Ариун сүнсээ та миний амьдралд дүүрэн болж өгөөч. Ариун сүнсээ миний амьдрал дээр хурж ирээч. Яагаад бид ариун сүнсийн гуух боломжтой байна гэхээр Йол иш үзүүлэгчээр дамжуулан хэлсэн тэрхүү үг биелэгдсэн учраас 2000 жилийн өмнө эцсийн өдрүүдэд би бүх манхууд дээр өөрийн сүнсээ зутгана гэж эзэн хэлсэн учраас энэ амлалт биелж байгаа цаг үед бид амьдарч байгаа болохоор бид ариун сүнсийг гуйж явах ёстой. Амен. Харин олон хүмүүс ариун сүнс биш мөнгө гуйж байна. Өөр зүйлийг гуйж байгаа. Тэгэхдээ ариун сүнс гуйх нь хавьгүй илүү юм. Анхны чуулган үгээд дүгнэх юм бол өнөөдөр ч гэсэн олон газруудад ариун сүнс бууж ирж байгаа учраас олон хүмүүс ариун сүнсээр дамжуулан өөрчлөлтийг, ивэлийг авч амьдарч байгаа учраас Христийн сайн мэдээ дэлхийд даяна тарж өнөөдөр дэлхийн 3 тутмын Христ тэгж гэдэг нэрээр явдаг гэсэн үг шүү дээ. Ариун сүнс байгаа учраас тэр юм. Тиймээс бид ариун сүнсийг байн гуйх хэрэгтэй. Ариун сүнс гал мэт ирж салхи мэт ирээсэ. Хэдий тийм биш байдлаар ирсэн ч хамаагүй. Ариун сүнс миний амьдрал дээр бууж ирээсэ. Ариун сүнс бууж ирснээрээ дамжуулан ариун сүнс хүнийг хөдөлж эхэлдэг байх юм тийм үү? Ариун сүнс хүмүүст өгөгдлийг өгж эхэлдэг байх нь.
За бид ариун сүнсээр дүүрснээрээ ариун сүнсний өгөгдлөөр амьдрч чадна гэсэн үг юм. Бид ариун сүнсний өгөгдлөөр дамжуулан амьдраад ирэх юм бол хүмүүс бидний харахтаа яадаг юм бэ гэхээр гайхдаг юм аа гэсэн үг юм. Энэ охин чинь өмнө аимшигын хараалж охин байсан шүү дээ. Энэ залуу чинь өмнө нь байнга л архиугаал явааддаг байсан залуу шүү дээ. Энэ залуу яагаад ингэж өөрчлөгдөв? Тэр хүн Христийг хүлээн аваад зогсохгүйгээр, Христийг мэдээ зогсохгүйгээр, Христийн ариун сүнсийг хүлээн авахлаар ариун сүнс хүний дотор өөрчлөлтийг бий болгосон учраас тэр хүний үг хэллэгийг, ертөнцийн үзэх үзлийг нь муу муухайг жигших тэр бүх зүйлийг хүчийг ариун сүнс өгсөн байгаа даахгүй. Тиймээс тэр хүн өөрчлөгдсөн учраас хүмүүс хараад гайхаж байгаа. Тэгээд тэр хүн Христэд итгэх боломжтой болж байгаа юм. Тиймээс бид өнөөдөр ариун сүнсийг байнга дүүрэн байдлыг гуйд залбирах ёстой юм аа гэж уриалах гээд байгаа маа. Шуулганых амен. Бас үгүй туслаач. Тиймээс хэдүүлээ өнөөдрөөс эхлээд гадуур явж явахдаа, ажиллаа хийж явахдаа байнга ариун сүнс минь миний амьдрал дүүрэн ирээч. Миний үр хүүхдүүд дээр, миний ажил дээр, миний байга орчин дээр ариун сүнсээ та дүүрэн ирээч. Ариун сүнсээ та дүүргэж өгөөч энэ залбирлыг хийе гэж. Тэгээ ариун сүнсний дүүрэнний хүлээн авснараа та бид өөрчлөгдөж эхлэх болно. Та бидний зан чанар өөрчлөгдөж эхэлнэ. Та бидний гэр бүлийн хүмүүсийн байр байдал өөрчлөгдөж эхэлнэ. Манай гэр бүлийн уур амьсгал бас өөрчлөгдөж эхэлнэ. Бидний ажлын талбар өөрчлөгдөж эхлэх болно. Ариун сүнсийг хүлээн аваад ариун сүнсийн өгөгдлийн дагуу бид амьдраад ирэхлээр хүмүүс бидний харахтаа гайхах болно. Тиймээс хүмүүс гайхуулсан, хүмүүс Христийг таниулсан энэ амьдралтай байхын төлөө ариун сүнсийг дүүрэн хүлээн авдаг итгэлээ өмсөлцгөө. Амен. Учир нь эзэн Иолоор дамжуулан хийсэн иш үзүүлгийг биелүүлсэн учраас энэ цаг үед амьдарч байгаа болохоор бүгдээрээ хэсэг хугацаанд хамтаа залбирцгаая. Эзэн ариун